3 дугаар Наполеон 1860 оны Бахаула 3 дугаар Наполеон загтал бичиж төрөөн бичсэн загтлын үл тоомсорсныг мөн дайн байлдаанд хорхойсон дурсныг зэмлэн буруушаасан байна. Уг илгээл загтал Бахаула ингэж хатуу анхааруулжээ. Хийсэн нүглийн чин төлөө хаан засагч нь нурж, үйлцэн гмий чин төлөө шийтгэл болж, эзэнд хүрэн гарнаас чинь мултрах болно. Тэр цаг чи алдас болжээ гэдгийг мэдэх болно. Чи энэ үйл хэрэгт дэм болж, Бурхны сүнс түүний чиг шулуун энэ замд үл туслах аваас улс орны чинь бүх хүмүүс үймэн самунд автах болно. Ганган кэнцэр байдал чинь чамайг өөртөө бардахад хүргүү. Амьдралаараа үтсүү. Энэ бүхэн удаан үргэлжлэхгүй үгүй. Бат бүхийг олсноос чи чангатахгүй бол энэ байдал чинь мөдгөн эцс болно. Чивл тоомсорлонгуй хандаж байгаа учраас доромжлол гутамшиг чиний араас элдэн хөөжвөө бид харж байна. Тэр үед нэр алдрынхаа оргил хүрсэн байсан Наполеон энэ анхааруулгыг хайхаж үзээгүй гэдгийг хэлэх нийлүүлэх биш бизээ. Дараагийн жил тэрээр Прүсттэй байлдахаар болж цэрэг ариун маш амархан Берлинийг эзлэн авна гэж эндүрч байжээ. Гэвч Бахаулагийн зүгэнсэн тэрээ мөнөл төгсгөл ирв. Тэрээр сэргүүттэйгээ Саарбрук, Висенбрук, Метцийн тулдаанд бод цохигдож, Сиданд бүр мөсөн ялагджээ. Түүнийг олзлон Прус руу авч явсан бөгөөд 2 жилийн дараа тэрээр Англид эмгэнэлтэйгээр нас барсан байна. Герман хожим Бахаула Наполеоныг бод цогсон байлдан дагуулагч нарт бас анхааруулга өгсөн боловч тэд мөн адил чихээ таглан үл тоомсорсныхаа хариуд аимшигтай эцсээ үзжээ. Акад хоригдож байхдаа туйрсан Агдаас сударта Бахаула Германы эзэн хаанд хандаж ингэж бичсэн байна. Ая, Берлиний хаан минь. Энэ хүлэрхий сүм дотроос дуудаж буй дуу хоолойг шиг тавин сонсогдсон. Үнэн хүмүүхийн хосгүй үнэртний надаас өөр бурхан үгүй билээ. Тэнгэрлэг үтлэлтийг танин мэдхэд бардамзан чинь саад болох вэ? Дээд тэнгэрийн сэнтий болон доод газрын эзэн тэнгэрээс мөнхөг дур тачаал чинь чамайг хаан далдлах вэ хэмээн болгоомжил. Инхүү чамд эрхэмдээдийн биер зөвлөж байна. Тэрээр өнөхөө хамгаас гоож явхланд бүхнээс буянтан билээ. Чамаас илүү хүч чадалтай, чамаас илүү байр суурьтай байсан түүнийг чи санаж байна уу? Тэр одоо хаач вэ? Түүний эд баялаг хаач вэ? Анхааралтай энэ бүхнийг авч гүн нойрондоо бүү нойрмогл. Дарангуйлагчдын гар тамсан зовлонгоо түүнд бид мэдэгдэхэд тэрээр Бурхны илгээх бичгийг үл хайхран хайсан билээ. Тиймээс гутамшиг дормжлол түүнийг бүх талаас нь хүрээлж тэрээр асар их алдагдалд орсоор газар шорон бодогдсон билээ. Хаан минь түүний тухай болон улс хотыг эзэлж хүмүүсийг захирддаг өөр шигээ босд хүмүүсийн тухай гүнзгий тунгаан бод. Хамгаас нэрэл бурхан тэднийг орд харшнаас нь гаргаж буш шуу түлхэн оруулсан юм. Үүнийг анхаар тунгаан бодож үз. Ирэн мөрний эрэг минь өшөө хонцонгийн сэлэм чам руу чиглэгдсэн байгаа тул чиний ус цусаар болгоцсон байхыг бид олж харлаа. Энэ бас дахин давтагдана. Берлин хот өнөөдөр сүр жавхантай байгаа хэдий ч түүний шаналх дууг бид сонслоо. 1914-өөс 1918 оны дайнд германчууд амжилтанд хүрч ялангуяа 1918 онд давшиж байсан тэр үед Перст Бахаа шүтлгийг эсэргүүцэгч хүмүүс дээрх алдартай зөвнөлийг иш татаж Бахаулаа гутаах гэж оролддог байжээ. Гэвч ялд байгуулсан германчууд тунгуудахгүй аимшигт гайхамшиг учирснаар Бахаан үйл хэргийн дайснуудын энэ зүтгэл талаараа өнгөрсөн төдийгүй уг зөвнөлийг тэд алдаршуулсны ачаар хүмүүс Бахаулаг улам ихээр таашаан зөвшөөрөх болсон юм. Перс дарангуйлагч хаан Насириддин шах эрх хүчийнхээ оргил байсан тэр үед бичсэн Агдаас сударта Бахаула Персийн нийслэл болон өөрийнхөө төрлөх хот болох Тегеран хотыг адислаж инхүү айлцсан юм. Бурхан чамайг хүн төрлөختний баяр жаргалын их өсөр болгохоор сонгож авсан тул бөө утгарлангуй нэг л та Тегеран нутаг минь түүний таалал оршвол тэрээр чамайг шударгаас ор захирч чоннуудыг тарааж бутраасан Бурхны хонин зүргийн нэгдэх тэрхүү хүмүүний сэнтий болох болов. Энэ хүү захирагчийн баяр жаргал гэрэлтсэн царайгаа Бахаан хүмүүс хандуулж тэдэнд ивэл хайрлах болмоо. Тэрээр өнөхөө Бурхны мэлмид хүмүүсийн дундаас эрдэнэ хэмээн тооцогддог болов. Түүнд Бурхны алдар, түүний үдл нээлтийн хаан тусад оршигч бүхний алдар оршиж байгаа билээ. Бурхны алдрын тодруулаг чиний дотор мэндэлж Бурхан чамайг түүний гэрэл гэгэний үрийн туяа болгосон тул баяр цэнгэлийн дээдийг эдлэгтэн чамд сойрхсан энэ нэр алдарт баярлж энэ нэрээр дамжуулан гоож авхлангийн өдрийн өд сүр жавхлангаа цацруулж
Газар дэлхий ба диваажин хоёр гэрэлтэн гэж үгэлээ. Удахгүй чиний байдал өөрчлөгдөж, хүч чадлын цулбуур ард түмний гарт очих болно. Үнэнхүү эзэн тэнгэр чинь бүхнийг мэдэгч үлээ. Түүний эрх мэдэл бүхэл юмсыг хамарна. Эзэн тэнгэрийнхээ буян гişид итгэл дүүрэн яв. Түүний хайр халамжийн харц үрдийн үр чам руу чиглэсэн байх болно. Чиний өмнө самун инх тун хамирлангуй байдал шилжих өдөр ойртож байна. Тинхүү энэхүү гайхамшиг судар тайлцсан бодой. Бахавлагын сургаалын дэж Сэлви 1. Одоогоор Персон бахавлагын зөвнсөн тэр үүмээ самууны үеэс өмнө дөнгөж амжираад байгаа бөгөөд үндсэн хувьд засгийн газрын саяхан байгуулагдаж гэрэл тэрээдүйн шинж тэмдэг нэлээд байна. Туркийн султан болон ерөнхий зайд Али Пашад хандан бахавлаар Туркийн шоронд хоригдож байхдаа загтал бичиж анхааруулга өгсөн байна. Акагийн шоронгоос тэрээр султанд ингэж бичээ. Өөрийнхөө хамгийн агуу хүн гэж үздэг чи минь ээ. Удахгүй алдар нэр чинь мартагдаж чи асар ихийг алдах болно. Чиний бодлоор дэлхийн ертөнцийг амьдруулагч бөгөөд инх тайвныг сахиулагч энэ хүн гэмт хэрэгтэн ажээ. Ямар гэм хийсэндээ тэдгээр эмэгтэйчүүд, хүүхэд багчууд чиний уур хилэн, чиний эсэргүүцэл үзэн ядах сэтгэлийг өдөөсөн хэрэгвэ. Чиний улс орны эсрэг ямар ч тэмцэл хийгээгүй. Чиний засгийн газрын эсрэг ямар ч хувьсгал өдөөгөөгүй олон хүмүүсийг чи ихээхэн хавцсан билээ. Үгүй ээ. Тэд өдөр шөнөгүй гасгүй бурхны нэрийг тайван дурсан суусан билээ. Чи тэдний эд хөрөнгийг булан авч харгас хэрцгий үлдээрээ тэдэнд байсан бүхнийг олзлон авсан билээ. Бурхны мэлмид чиний улс хүрэн алдар нэр эргшээл ноёрхлоос ч надах шорооч хамаагүй лээ. Тэрээр хүсгэл юм бол чамайг цөлийн эс шиг цацах болно. Удахгүй түүний цээрлэл чамд хүртээгдэж хүн ардын чин тунд хувьсгал өрнөж улс орон чинь хагаран бутарна. Тэр цагт чи уйлж хууших боловч чамайг туслах хамгаалах хэн ч үл олдно. Бурхны цээрэл бэлэн байна. Удахгүй зарлагын биерээр бичсэн тэр бүхэн биелхийг чи харах тул анхааран болгоомжил. Өрөндийн од 2 дугаар бат хуудас 3. Али Пашад хандан тэрээр ингэж бичээ. Дарга минь чи бурхны хутагт шав Мухаммедийг хамгаас өргөмжид диваажиндаа шаналн дуу алдахад хүргэж аимшигт нүгэл үлдлээ. ертөнд чамайг бардан болгож чи дээд тэнгэрийн жуулганыг гэрлээрээ гэрэлтүүлсэн түүний дүр царайнаас нүүрвэ буруулжээ. Удахгүй чи гарцаагүй алдагдал унахаа харна. Бибээр хүчрхэг агав бурхны үрийн туяа гигэрсэн газраас чам дээрэрж бурхны хайр шав нарыг мэлмиг гигүүлсэн үйл хэргийг авчирсан атал чи Персийн захирагчтай хамтарч намайг хохирох гэж оролдсон билээ. Орчлон хорвоод асаасан бурхны галыг чи унтраач чадна гэж бодоо юу? Үгүй ээ. Түүний үнэн сүнсийг барин хэлий. Чи ойлгодогч болоосай. Түүгээр чүл барам чиний үлдсэн бүхний үр дүн тэр галын дөл улам ширүүлсэн дүрлзэж байна. Мөдгөн тэр гал дэлхийн ертөнц болон түүний оршин суугчдыг нөмөх болно. Далд нууцын нутаг Адринополь ба ойрцох нутгуудыг өөрчлөгдөж хааны газраас мултарч үүмээ самунд давтаж уу гашуудлыг дуу сонсогдож бүхий л талаас нь гай зовлон нөмөрч дарангуйлын гарт энэхүү озлогсдод учирсан зовлонгийн төлөө үүмээ сандрал дэгдэх цаг ортож байна. Энэ үйл явдлын улмаас овоо толгод олон шаналж мод ургамал уулахад уйлан хашгирч бүх талаас нь цус урсна. Тэр цагт хүмүүс төвлийн гутрал орсон байхыг ч олж харна. Ийхүү хамгаас мэрэгэн бүтээгч бурхан зэрэг болгосон бүлгөө. Түүний хүсэл таалыг тэнгэр диваажин ба газар дэлхийн урсан суугчид үлдийлэх. Бүхий л хаад удирдагч нарч түүнд хүснээ хийхтэн цаад хийж үл чадах билээ. Гайхамшиг болбоос энэхүү дэнлүүн тос болдог бөгөөд түүгээр гэрэл гэгээ нэмэгддэг гэдгийг чи мэдэх болтугай. Харгас дарангуйлагчдын харуулсан эсэргүүцэл нь энэхүү шүтлгийг улам бадруулж түүгээр дамжин бурхны тодруулал ба түүний үйл хэрэг дэлхийн хүн ардын дунд улам өргөн хүртсэн бодоо. Агдас сударта тэрээр бас ингэж бичсэн байна. 2 далайн ирэг дээр урших газар минь бурангуй ясны сэнти үнэхүү чан дээр тогтож үзэн ядалтын дөл чиний цээжин төрөлзөж дээд тэнгэрийн жуулган бөгөөд тэнгэрийн сэнтийг хүрээлэгчид гаслан уйлж байна. Чиний дотор мөнхөг тэнүүд мэрэгэн ухаантнуудыг захирч харанхуй гэрлийг ноёлж байгааг олж харлаа. Өнгөн талаараа ганган хийзэрдэ чи эрдэм бардв. Хүндөрлөхний эзэн тэнгэр түүний нэрээр өтсөв. Энэ бүхэн мөдгөн дуусаж охид бүсгүүчүүд бэлэвсэн эхнэрүүд чинь чиний дотор оршин суугч бүх хүмүүс уйлан гашуудах болно.
Энэхүү бүхнийг мэдгч бүхнээс мөргэн чамд мэдүүлж буй. Эдгээр анхааруулга зөвнөлийг нийлсэн тэр цагаас хойш нэгэн үе хүчрхэг байсан энэхүү эзэнт гүрэн удаа дараалан гай гамшигт автсан энэ эдгээр ус зөнж мэргэн байсныг нотолсон юм. Америк 1873 Дака төрөвсөн Агдаас удиртай Бахаула Америкт хандан ингэж айлджээ. Яа Америкийн удирдагч нараа, Америкийн бүгд найрамдах улсуудын ерөнхийлөгчдөө сонсогдсон. Сүр жавхлангийн их хулгаас мандсан тэр зүйлийг чих тавин сонсогдсон. Үнэнхүү айлдварын эзэн Тэнгэр бүхнийг мэдгч надаас өөр бурхан үгүй. Дарлагдсан зовсныг шудрагсны мутраар аргадаж бүхнээс мэрэгэн захирангүй эзэн Тэнгэрийнхээ зарилгыг ташуураар дарлан мөржлөгчдийг шийтгэвдэн. Америк болон бусад газраар аялж явахдаа Абдулх олончуудаа олон улсын инх тайвны туг талбай анх удаага Америкт мандаасаа хэмээн хүсэн мөрөөдөж мөргөн залбирдгаа илэрхийлсэн юм. 1912 оны 11-р сарын 5-нд Огайо мужийн Цинциннати хотод тэрээр хэлэхдээ Америк бол эрхэм сайхан улс үндэстэн бөгөөд дэлхийн ертөнцид даяар инх тайвны далбайг өргөгч, инх тайвны гэрэл гэгээ бүх газар нутагт цацагч улс юм. Америкийн нэгдсэн улсыг бодвол бусад орнууд ийм амгалан тайван эрх чөлөөтэй биш учраас тэд даян дэлхийн инх тайвныг байгуулж чадахгүй юм. Харин Бурхны авралаар Америк орн бүхэл ертөнцийн инх амгалан аж төрж олон улсын инх тайван ба ах дүүгийн барилгааны далбайг мандуулах гавьяа тавилаа. Олон улсын инх тайвны дуудлага Америкаас дуулахад бүх ертөнцид даяараа тийм ээ би зөвшөөрш байна гэж хэлнэ. 50 гаруй жилийн өмнө нээгдсэн Бахаулагийн сургаалыг бүх улс орны ард түмнүүд хамтран амьдралд хэрэгжүүлнэ. Өөрийн илгээл бичгтээ тэрээр дэлхийн засгийн газруудыг өөрсдийн хамгийн шилдэг, хамгийн мэрэгэн цэцэн төлөөлөгчтэй олон улсын парламентэд илгээхийг уриалж, тэд ард түмнүүдийн хооронд гарсан аливаа асуудлыг шийдвэрлэж, инх тайвныг тогтооно гэж тэрээр айлдсан билээ. Тэр цагт бид хүн төрөлхтний парламенттай болох бөгөөд үүнийг зөнж мэрэгд бүгдээрээ хүсэн мөрөөдөж байсан юм. Өрөндийн 6 дугаар хуудас 81. Бахаула Абдулх нарын уриалгыг Америкийн нэгдсэн улс ихээхэн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлхийн аль ч улс оронд бахан сургаал ийм ихээр зөвшөөрөгдөж байгаагүй. Улс үндэстнүүдийг уриалан олон улсын инх тайвныг тогтоох гэсэн Америкт ногдсон үүргийг өчүүхэн хэсгийг л биелүүлсэн бөгөөд бахаачид ирээдүйд ямар үйл явдал болох хэмээн хүсэн хүлээж байна. Дэлхийн тайван Бахаулаач тэр Абдулхаач тэр олон удаа 1914-өөс 1918 оны дэлхийн тайван болох гэж байгааг гайхалтай зөвөр зөвгнөн хэлж байжээ. 1912-ны 10 дугаар сарын 26-нд Калифорни мужийн Сакраменто хотод Абдулхаа ингэж хэлсэн байна. Өнөөдөр Европ төв яг л зэвсгийн агуулга болсон байна. Энэ төв яг л тесрэх бөмбөгийн хадгалах газар мэт болжээ. Ялангуяа Балканы асуудал дэлхийн өмнө тулгараад байгаа энэ үед бөмбөгнүүд мүтхэн дэлбэрч оч цацраг нь бүхэл Европ даяар тархаж магадгүй байна. Америк Европоор аялж байхдаа айлдсан олон айлдварууд дотроо тэрээр дайны тухай анхааруулга өгч байсан байна. 1912 оны 10 дугаар сард мөн л Калифорни тэрээр ингэж хэлсэн байжээ. Үүдэл нээлтийн 6 дугаар бүлэг дурдсан Армагеддоны тулдаан мөдгөн болох гэж байна. Нэгхэн оч бүхэл Европыг галдуурл зүүлж эхлэх хүртэл гэвч 2 жил байна. Бүх улс орнуудын нийгмийн байдал намжмал бос энд ч ажиглагдж буй 1000 жилийн ноёрхлын өмнөх шашны мухардмал байдал зэрэг нь Даниэлийн судар болон Иоанны судар зөгнөн айлдсанчлан бүхэл Европ твийг асаан дүрзүүлэх болно. 1917 он гэхэд хаант засгууд нурж ертөнц дэлхийн нийгмийн эргэлт донслох болно. Норд Шор Ревью сонд хатагтай Коринт рүүгээ өгсөн мэдээлэлээс 1914 оны 9-р сарын 26-нд Чикаго ануу. Дэлхийн агуулгын дайны яг өмнөх нь тэрээр ингэж хэлж байжээ. Соёл тус гүрнүүдийн том мөргөл дөм болох гэж байна. Аимшигтай тэмцэл дан ойртсон байна. Дэлхийн ертөнц хамгийн эмгэнэл тэмцлийнхээ босгон дээр ирээд байна. Хүчрхэг зэрэг армууд сая хүмүүс хил хязгаарынхаа дагуу дайршлагдсан жагссан байна. Тэд аимшигтай дайнд бэлтгэгджээ. Өчүүхэн зөрчил тэднийг аимшигтай мөргөлдөөнд хутгаж хүн төрлөختний түүхэнд үзэгдээгүй их галд ертөнц дэлхий дүрлцэх болно. Өрөндийн 5 дугаар хуудас 163. Дайны дараах нийгмийн гамшиг, дэлхий дахинаа цашингүй байдал, атгах сэжиг үзэл санаа,
Атгах сэжиг үзэл санаа, харанхуй мухар сүсэг, газар авч энэ бүхний гарцаагүй үр дагавраар нийгэм бүхэддээ асар их үмэн самун. Тэмцэл зөрчил гайхамшиг тавтан хэмээн бахуулаа Абдулхаа хоёулаа зөвнөн хэлсэн юм. Дэлхийн агуу их дайн бол энэ гайхамшигын зөвхөн нэг л шатан төдий байсан юм. 1920 оны 1-р сард бичсэн нэгэн илгээлт бичгэд Абдулхаа ингэж бичжээ. Аяа өмнгийг хайрлагч та. Аяа хүндрэлтийн шадар зарснараа. Та нарын оюун бодол санаа зорилгыг англи сайхан өндөр надад хөрмөс та бүхэндээ харилцах юмсан хэмээн миний сэтгэл догтлон тэмүүлсэн юм. Дэлхийн ертөнц ямар уйгах шүнтэй өмнөд өрцнийг зүрх сэтгэлдээ тунгааж үзэгтэн. ертөнцийн улс орнууд хүний цуснд хутгалдаж тэрч бүхэл хөрс шоргон цусан овоо болжээ. Байны гал аимшигтай зэрлэг гамшигыг төвөөж, ийм явдлыг ертөнц анхан үедээж, дунд үедээж, орчин үедээж хизээч үзэж байсангүй. Дайны тэрэм олон хүний толгойг тэрэмдэн бяцалсан. Үгүй ээ. Дайны золиос болсон хүмүүсийн тавилан түүнээс ч амар байлаа. Хөгжин цэцэглэж байсан орнуудыг зүгээрэн үгүйрч, хот тосгод газар тайнилж, баян тосгод балгас болон үлджээ. Эцгүүд хүүгээ алдаж, хүү эцгээсээ хагцжээ. Эхчүүд залуусынхаа төлөө цусны нулимсаа сурвалж, хүүхэд багчууд өнчирч, эмс бүсгүйчүүд гэр оронгүй тэнүүчлэх заяатай үлджээ. Нэг үгээр хэлбэд хүндрэлтэн бүх хил талаараа доройтон хямарчээ. Өнчин үрсийн уйлаан чанга дуулдаж, эхчүүдийн гашуун орлон тэнгэрийг дөргөөлөө. Энэ бүх үйл явдлыг гол их сурвалж нь үндэстэн ястан, улс орон, шашин шүтлэг, улс төрийн харьяалаар ялгарлан гадуурхдаг атгах үзэл байсан бөгөөд энэ бүх атгах үзлийн үндэс нь шашны үндэстэй. Шашны үндэсний улс орны болон улс төрийн угжран илжирсэн хуучны уламжлал байсан юм. Эдгээр уламжлал орсоор байсан цагт хүний ертөнцийн үндэс сургаанхаж хүндрэлтэн өөрөө байнгын зовлон зүдгүүрт орших болно. Эдүгээ энэ хүү гэрэл дээр нь зүүн бүхэл юмсын мөн чанар тодорч бүх бодгоол юмсын далнуус тайлагдаж үнэн мөний өглөөний туяа ертөнцийн харанхуй гэрэл гэгээ болгосон энэ үед дэлхийн ертөнцийг сэргээж босшгүй болгосуулах юм. Ийм аимшигтай дайм байлдааны зөвшөөрөх нь зүйд мэдсэн гэж юу? Бурхны нэрээр үзнэ. Энэ бол утгагүй хэрэг юм. Христ бүх хүмүүсийг эвдэрнэ нэгдэж инх тух амьдрахыг айлдсан. Тэрээр сэлмээ хуйнд нь буцааж хийхийг Петрт хэлсэн. Түүний хүсэл, түүний зөвлөгөө ийм л байв. Гэвч түүний нэрийг барьсан тэр хүмүүс сэлмээ суудан гаргажээ. Евангелийн ариун үг, үсэг ба тэдний ажил үйлсийн хооронд ямар их ялгаа байна вэ? 60 жилийн өмнө Бахулаа мандах нарны адилаар Персийн тэнгэрт мандаж харанхуйн завд унсан ертөнцид зарлан тунхаглахдаа энэ харанхуй болгоос гайхамшигыг авчирж аимшигтай байлдаанд хөтлөнө гэж анхааруулж байсан билээ. Ака хотод хоригдож байхдаа тэрээр Германы хаан эзэнд алдаа мадаггүй үнэн үгээрээ дайм болно. Берлин уугашууд автна гэдгийг зөвнөн айлдсан юм. Үүний нэгэн адил Акагийн цайзанд хоригдсон энэ хэлмэгдсэн хүмүүн Туркийн султанд анхааруулахдаа Константинопол асар хүмэн самууны үр дүнд нуран доройтож эхнэр хүүхдүүд эмгэнэн гашуудан уйлна хэмээн тодорхойгоор айлдсан юм. Товчоор хэлбэл тэрээр дэлхийн бүх томоохон удирдагч хаар нарт загтал илгээж зөвнөл айлдвараа хэлсэн бөгөөд тэдгээр нь бүгд биелсэн билээ. Алтар хэм бирэнд ороос ирээдүйн үед дайн дажнаас урьдчилан сэргийлэх талаар гайхамшиг сургаал ундрч хол ойрын нутгуудад түгэн цацагдсан юм. Түүний анхны сургаал нь үннийг л хэлэх тухай сургаал байв. Бусдыг сохроор дуурайх нь хүний сүнсийг устгадаг бол биедан үннийг л хэлэх нь энэ ертөнцийн атгах сэжгийг харанхуйгаас ангижуулдаг хэмээн айлдсан юм. Түүний хоёр дахь сургаал бол хүндрэлтний эвнэглийн тухай сургаал байв. Бүх хүмүүс бол нэгэн сөрөг бөгөөд бурхан бол бас халамжит малчин юм. Тэрээр өөрийн сөрөгт хамгаас агуу инэрл нэгүстэй үзүүлж тэднийг нэгэн сөрөг хэмээн тооцдог. Та нар бурхны амьтдын дунд ямар ч ялгаа үл гаргана. Тэд бүгд түүний шадар зарснаар бөгөөд бүгд түүний буян шихээс голдоо. Түүний 3 дахь сургаал бол шашин бол хамгийн хүчрэг бат цайз юм гэсэн сургаал байлаа. Шашин бол эвнэглийг авчрах ёстой болохоос биш хүмүүсийн хооронд дайсагнал үзэн ядалтыг үүсгэх ёсгүй лээ. Шашин, үзэн ядал дайсагнах хандлагыг ихсруулж болж байвал ийм шашин байхгүй байсан дээ. Учир нь шашин бол яг л ангаагч эмлугай адил өвчин эмгийг эдгэх ёстой тул ийм биш бол шашингүй байсан дээр.
Түүнчлэн шашин шүтлэг, үндэстэн ястан, улс төрийн харьяалаар ялгуулан гадуурхах хатгыг үзлэнэ. Бүгд хүний нийгмийн үндэс суурийг ялзруулж, бүгд цус хасгаруулалтанд хүргэж, бүгд хүн төрлөختнийг балгас болгодог юм. Ийм атгыг үзэл орсоор байсан цагт дайны аюул ямагт орсоор байх болно. Цорын ганц ангаагч юм бол дайны дэлхийн их тайван билээ. Энэ их тайванд хүрэхийн тулд зайлшгүй дээд шүүхийг байгуулж түүнд бүх засгийн газар, бүх улс түмний төлөөлөгчд оролцох ёстой юм. Үндэсний болон олон улсын аливаа асуудлыг энэхүү шүүхээр шийдэж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Аль нэгэн засгийн газар, эсвэл ард түмэн түүнийг зөрчих аваас бүгд тэр засгийн газар, ард түмний эсрэг босох ёстой юм. Түүний сургаал дотор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн сургаал урдаг. Энэ болон ижил төстэй босод сургаалыг түүний биерээр нээсэн билээ. Өнөө үед эдгээр зарчмууд бол ертөнцийн жинхэнэ амьдрал бөгөөд жинхэнэ сүнснийхэн илэрхийлэл юм гэдэг нь тодорхой илэрхий болжээ. Тиймээс одоо хүн төрлөختний шадар зарснаар болсон та нар өөрсдийгөө дайчлан зүрх сэтгэлээрээ дэлхийн ертөнцийг материализм, атгах сэжиг үзлийн харанхуйгаас гаргаж Бурхны хотын гэрлээр гэрэл төлгөөс өхнө. Та нар ертөнцийн олон янзын сургууль байгуулга болон зарчмуудтай танилцсан түн талархал өргөе. Өнөөдөр эдгээр тэнгэрлэг сургаалаас өөр юу ч хүн төрлөختний их тайван амарлингуй амьдралыг хангаж чадахгүй лээ. Эдгээр сургаалыг дагахгүйгээр харанхуй замхарахгүй, хууч өвчин эмгэгч идэхгүй. Үгүй ээ. Тэдгээр нь өдрөөс өдөрт уламж их гарна. Балканы хойг тайван бус хിവэр үлдэж нөхцөл байдал нь уламд оройтно. Ялагдсан орнууд намжид тайвшрахгүй. Харин дахин дайны галыг дөрвөлжүүлэх гэж чадах бүхнээ хийн. Орч үеийн түгээмэл хөдөлгөөнүүд өөрсдийн явцуу сонирхол зорилгоор биелүүлэх гэж чадлаараа зүтгэн. Зүүнтний хөдөлгөөн асар их ач холбогдолтой болж нөлөөлөл нь дэлгэнэ. Тиймээс гэрэлдэж гэгэрсэн зүрх сэтгэл, хурамсны сүнс тэнгэрлэг хүч чадлаар түүний гоо жавхлангийн дэмжлэгээр олон ертөнцид Бурхны хөмөр буян шиг амгалан тайван амьдралын ишгийг бүхий л хүн төрлөختөнд хүртээгдэн. 1919 оны 11-р сард айлдсан айлдварт тэрээр хэлсэн нэгэн үе шашингүй үзэл түүнээс үүдэж эмх замбраагүй байдал нь ойрхон хэмээн бахавлаа. Олон удаа урьдчилан зөгнөж байсан билээ. Хүмүүсийн эрх чөлөө хитэрч энэ бүхэнд хүмүүс бэлэн бус байснаас болж эмх замбраагүй байдал үүсч улмаар хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах мөн эмх замбраагүй байдлаас гарахын тулд аль батлагын засгийн газрыг байгуулах шаардлага урган гарна. Зарим улс төмнүүд өнөөдөр бие даасан шийдвэр гаргаж эрх чөлөөтэй үйл ажиллагаатай байхыг эрмэлзэж байгаа боловч тэд үүнд хараахан бэлэн болоогүй байгаа юм. ертөнцид ноёрхож буй өнөөгийн байдал бол бурхангүй хандлага бөгөөд үүний улмаас эмх замбраагүй байдал төөрөгдлийн дүрэл үүсэх тавилантай юм. Агуу их дайны дараагаар гаргасан их тайвныг тогтоох саналууд нь нар мандалд байгаагүй. Харин дөнгөж үүрийн цолмонгийн бүдөх туяал байсан юм гэдгийг би олонтаа хэлсэн билээ. Бурхны хандлаг үс залрахгүй. Гэхдээ энэ бүх бэрхшээлтэй цаг үед Бурхны үйл хэрэг хөгжин цэцэглэх болно. Хувь хүний намын явцуу бүлэглэлийн эсвэл үндэсний ашиг хонжооны төлөө энэ хуваагчээсэн тэмцлийн үр дүнд бий болсон гайхамшигын улмаас хүмүүс сэтгэлийн мухардалд орох бөгөөд тэднийг ангаахын тулд Бурхны үг хэрэгтэй болно. Гайхамшиг нэмэгдэх тусам хүмүүс цорын гац үнэн эм рүү харцаа уламж чиглүүлэх болно. Бахаула шаг дэлгээсэн илгээл бичгтээ ингэж хэлсэн юм. Зовлон зүтгүүрийг Бурхан энэ хүн ногоон бэлчээрийг ундаалах өглөөний хур газар дэлхий ба диваажин гэрэлтүүлэх түүний дэнлүүний гол болгосон бөлгөө. Зовлон зүтгүүрийн ачаар түүний гэрэлгийг ээгийж түүний магтуу тасралтгүй тодоор гэрэлтсэн юм. Энэ бол халирч өнгөрсөн цаг үеийн турш түүний хэрэгэлсэн арга барил байсан болоо. Бахаула Абдулханаар хоёулаа материализмыг оюун санаалагч чанаруудахгүй ялж агуу их тайван тогтно гэдгийг маш тодорхойгоор зөвнөн хэлж байсан билээ. Абдулхан 1904 онд ингэж айлдаж байна. Зовлон бэрхшээл, азгүй явдал нь өдрөөс өдөрт нэмэгдэж хүмүүс улам их сэтгэлийн мухарталд орно гэдгийг мэддэггүй. Баяр баясгалан, аз жаргалын үүд хаалга бүх талаас хаагдана. Аимшиг дайн дажин дэгдэн хүмүүсийг тал бүрээс нурам хугарах сэтгэл мухардах явдал хүрээлж тэд эцсийн эцэст Бурханд хандхаас өөр зам бүд хүрнэ. Тэр цагт агуу их аз жаргалын гэрэлгээ тэнгэрийн хаягаар татаж аяа Бахаула
Я бахавла абха гэсэн дуудлага бүх зүгт дуурсагдах болно. Даймбат нэг төвөрт иш татсан байдал юм. 1914 оны 2 дугаар сард түүнээс хэн нэгэн агуу хүн сүсэгтэн болох эсэх тухайлавлахад тэрээр ингэж хариулжээ. Дэлхийн бүх хүмүүс сүсэгтэн болно. Үйл хэргийн их үеийг өнөөдрийн байдалтай харьцуулах юм бол Бурхны үг ямар хурдан нөлөөлгийг чи ойлгох бөгөөд өнөөдөр Бурхны үйл хэрэг бүхэл дэлхий хамарсан байна шүү дээ. Мэдээж хэрэг бүх хүмүүс Бурхны үйл хэргийн сүүдэрд орхорогдно. Өрөндийн мод 9-р бод хуудас 31. Авдуулха дэлхийн өвнөгдөл нь энэ зуунд биелэн химээсэн юм. Нэгэн илгээлт үчигтэй тэрээр ингэж үчжээ. Хүн төрлөختний бүх гишүүд, ард түмнүүд болон засгийн газрууд, хот тосгод бүгд улам ихээр харилцан хамааралтай болно. Учир нь аль нь ч дангаараа оршиж үл чадна. Улс төрийн холбоо бүх ард түмнүүд бүх улс орнуудыг холбож байгаа бөгөөд худалдаа харилж аж үйлдвэр, газар тариалан боловсролын холбоо өдрөөс өдөрт бэхжиж байна. Тиймээс хүн төрлөختний өвнөгдлийн нэрэн үед боломжтой юм. Үнэнхүү энэ гайхамшигтай эрен үе. Энэхүү цог жавхлант эрен зууны бас нэгэн гайхамшиг болоо. Өнгөрсөн зуунуудад ийм гайхамшиг байгаагүй лээ. Учир нь энэ зуун бол гэрэлгийгээ зуун бөгөөд хосхуу гайхамшигт алдар хүч чадал гэрэлгийгээ өөртөө агуулсан юм. Тиймээс өдрөөс өдөр шин гайхамшиг нээгдэж байна. Эцэст нь хүмүүсийн чуулганд асаж булааны оч гэрлүүд юутай тодвэ гэдгийг хэн бүхэн харна. Даниэлийн судрын эцсийн 2 шатмөрөнд ийм сонин зөвнөл үгүй. 1335 хоногийн хүлээн ирсэн тэр хүмүүн адистай билээ. Харин чи өөрийн замаар явж төгсгөлийг хүр. Учир нь чи амарч цагийн эцэст өөрийн хувийг хүртэхээр басна. Олон ч хичээнгүй эрдэмтэд эдгээр үгсийн утга учирыг тайлах гэж оролдсон билээ. Нэгэн ярилцлагын үеэр Авдуулха Даниэлийн энэ зөвнөлийг Мухаммедийн эртний эхэн үеэс биелэгдсэн гэж хэлсэн юм. Уг ярилцлагын үеэр зохиогч би өөрөө бас байлцаж байна. Авдуулха илгээлт бичгтээ тодорхой дурснаар энэхүү зөвнөл нь Багдад хотод хийсэн Бахавлагын тунхаглалын 100 жилийн ойг буюу 1963 оныг зөгнсөн хэмээсэн байдаг. Даниэлийн шатмөрийн талаар гэвэл 1335 хоног хүлээн ирсэн тэр хүмүүн адистай гэсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ гэж та асуужээ. Эдгээр өдрүүдийг бэлгийн тооллоор биш, аргын тооллоор авч үзэх ёстой. Учир нь тооцоогоор бол үнний наран мандснаас хойш 100 өнгөрч тэр цагт Бурхны сургаалын дэлхий дээр бат бөх тогтож Тэнгэрлэг гэрэл ертөнцийн өрнөөс дорн хүртэл гийгүүлэх юм. Тэр өдөр үнэн сүсгнүүд баясан цэнгэн. Акаба Хайфа Мирза Ахмад Сохраар өөрийн өдрийн тэмдэглэл 1914 оны 2 дугаар сарын 14-нд Хайфа дэх бахан мөргөлтийн нэгэн байрны цонхны хажуу сууж байхдаа Авдуулхагийн альцсан Ака Хайфа хотуудын тухай дараах зөвнөлийг оруулсан байдаг. Мөргөлчдийн байрны цонхоор харагдаж байгаа орчин ямар сайхан юм бэ? Ялангуяа Бахавлагийн эцэст бунхан руу харсан учраас үнэнхүү сайхан харагдаж байна. Ирээдүйд Ака Хайфа хоёрын хоорондын зай багасч зам тавигдаж хоёр хот хоорондоо нийлж нэгэн том хүчрхэг хотын хоёр зах болно. Энэ орчинг ажиглахад ирээдүйд энэ дэлхийн хамгийн шилдэг худалдааны төв болох юм шиг санагдаж байна. Энэ том хагас дугуйн хэлбэртэй болон хамгийн үзэсгэлэнтэй бомб болон хувирч бүх улс орноос усан онгоц ирж энд буудлах болно. Бүх ард түмнүүдийн том хөлөг онгоцууд дэлхийн өнцөг булан бүрээс энэ бомбонд ирнэ. Уул толгод хал хээр нь хамгийн орчин үеийн барилга орд халшаар дүүрнэ. Аж үйлдвэр хөгжиж буйны янз бүрийн байгууллагууд байгуулагдана. Бүх улс үндэсний соёл иргэншил, урлаг соёлын сор цэцгсийг энд авчирч анхлын өндөр нь хоорондоо холилдож хүн төрлөختний ах дүүгийн барилгааны зам мөрийг гэрэлтүүлнэ. Шөнө болоход их хот цахилгаан гэрэл думбана. Акагаас Хайфа хүртэл тэр аяараа гэрэл гэгээтэй болно. Ус онгоцуудыг хамгаалахын тулд Кармел уулны хоёр талд хүчрхэг том гэрэл байрлуулна. Кармел уул өөрөө ч билээ соргил хүртлэх гэрлийн далай думбана. Кармел уулын орой дээр зогсож байгаа хүн мөн уулын бэлдэрж буй усан онгоцны зорчигчд дэлхийн ертөнцийн хамгийн эрхэмсэг, хамгийн гайхамшиг дүр зургийг харан ширтэнэ. Уулны өнцөг булан бүрээс яа Бахавла Абха гэсэн аялгау гიშгэлж өглөөний эрт нарнаас сэтгэл сэргээгч хөгжмийн аялгау уянгалаг дуу хоолойг дагалдан
хүчирхэг Бурхны сэнтийг дуурсагдан. Үнэн дээр Бурхны зам бүр ямагталтын ичидтэй ойлгохын аргагүй байлаа. Шираз ба Тигран, Багдад ба Константинопол, Адрианопол ба Ака, Хайфагийн хооронд гадна талаас нь харвал ямар ч холбоо байна вэ? Бурхан зөнж мэрэгдийн зөгнөн айлдсан айлдвар зөгнөл бүрийг биелүүлэхийн тулд шат таармаш төвчээртэйгээр ажиллаж эдгээр хотуудаар аялж өөрийн тодорхой бөгөөд мөнхийн төлөвлөгөөг биелүүлсэн юм. Месиагийн 1000 жилийн тухай энэхүү амлалтын алтан хэлхээс нь Библиэд агуулгадах хагаад Бурхан өөрийн цагийг ирэхэд түүнийг тодруулах учиртай юм. Тэрээр утга учиргүй нэг ч үгийг айлдаагүй ба нэг ч үгийг гээдгүй биелүүлдэг юм. 15 дугаар бүлэг. Өнгөрсөн ба ирээдүй аяанд нөхөд буян үйлдэж учир тайлагдаж нотлохоо бүрдэж гэрч тогтоогдсныг би баталсахгүй. Энэ дэлхийн хүсэл шунлаас тусгаарлахын замд хичээл зүтгэлч нь хэр зэрэг тодорхойг үзсв. Тэнгэр тулан газар дээр аж төрөх чамд ч олон бүхэнд ч Бурхны аврал инхүү төгсгөрдвэ. Орчлонгийн эзэн Бурхнаа олон бүгдээр магтмив. Бахавда эрдэнэ сургаал, эрдмийн өгдмөл өгс. Үйл хэргийн хөгжил дэвшил. Харамсалтай нь ийм бага зайн бахан шүтлэг дэлхий дээр хэрхэн хөгжин дэвшиж байгаа тухай дэлгэрэнгүй бичигэвэл боломжгүй юм. Энэ сонирхолтой сэдвээр олон бүлэг ном бичиж болох хагаад үйл хэргийг дэлгэрүүлж явсан пионерууд болон амбие золиослогчдын талаар үе түмэн онгод хайрлах түүх томгийг өгүүлж болох авч маш товч томыг энэ төлөвлөлий. Перс орнын шүтлгийн анхны дагалдагчид харгас ширүүн эсэргүүцэлтэй тулгарч их хорн нэгтнүүдийнхээ гарт хэрцгийгээр хягагдан хавчигдж байсан боловч тэвд бүх хийл зовлондод бүрийн туйлын их эр зэрэг хатуу үнэс сэтгэл тэсвэр хатуужилтайгаар угтаж авч байсан юм. Тэд өөрсдийн цусаар загалмайлагдсан байсан гэж хэлж болох бөгөөд олон мянган сүсгнүүд амиргдэж олон мянгаыг нь шорон гяндан торж зодож занчиж эд хөрөнгийг нь булааж төрлөختнүүд гаасан хөөж элдв муухайгаар доромжилж байжээ. 60 гаруй жилийн турш Бахавда нарын дагалдагч болохыг хүссэн хүмүүс өөрсдийн эд хөрөнгө эрх чөлөө бүр амьдралаа ч алдах аюултай байжээ. Гэвч Мерс шийдэмгийн эсэргүүцэл нь уг шүтлгийн хөгжил дэвшлийг сааруулах гэж оролдсон нар мандахыг атга шороо зогсоож чадахгүйтэй адил байжээ. Персийн нэг өнцгөөс нөгөө өнцөгт хот тосхон бүр бахан шүтлэгний олж болох байсан агаад бүр нүүдэлчин төмний дунд сүсгтнүүд байжээ. Зарим тосгоныхон хүн амаараа баха байсан агаад зарим газруудад оршин суугчдийнх нь ихэнх нь сүсгтэн байв. Хоорондоо хөндий хүйтэн дайсагнагч олон янзын шашин шүтлэг урсгалаас гаралтай сүсгтнүүд одоо ахан дүүгийн барилдгаанд орж эвсэг найрсаг хамтран аж төрж эхэлсэн бөгөөд зөвхөн өөр хоорондооч биш бас бусад хүмүүстэй ийм харьцаатай болж бүгд хүн төрлөختний нэгдмэл ба хөгжлийн төлөө элдв төрлийн атгах сэжиг үзэл тэмцэл зөрчлийг арилгахын төлөө ертөнцийн Бурхны хандаг усыг тогтоохын төлөө ажил хөдөлмөрөөр зориулж ирсэн юм. Үүнээс илүү гайхамшигтай ид шидгэж байх уу да. Тэр ид шид нь юу вэ гэвэл эдгээр хүмүүс бүхэл дэлхий даяар өөрсдийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүлсэн ядал юм. Энэ гайхамшигтай ид шид улам хөгжин дэвшиж байгаагийн шинж тэмдэг элбэг байна. Энэ шүтлэг гэдэг вэ? Гайхалтай их амьдрах чадварыг илтгэж байгаагаар улам тархах тусам хүмүүс болон нийгмийн хувьсган өөрчилж байна. Бусад эртний шашнуудын дагалдагч нарын тоотой харьцуулбал бахаачуудын тоо харьцангуй цөм байгаа ч тэд удахгүй өрөнд орны олон түмэнд шинэ эмх журмыг тогтоож өгөхөд үйлчлэх агуу их завшааныг тэнгэрлэг хүчнээс олж авсандаа итгэл дүүрэн байгаа юм. Их сурвалжийг нь олж мэдээгүй байгаа сэтгэл зүрхээр ариун хүмүүст ариун сүнс нөлөөлж баха бас орчин хүмүүс өөрсдөө үл мэдэн Бахавдагийн аль нэгэн сургаалыг хэрэгжүүлж хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдаж байна. Гэвч хуурчин эмх журмын үндэс гангасан явдал нь Бурхны хандлаг улсын үзэл санаа зөвхөн баха нийгмийн хүрээнд өрөөгөөж өгч чадах юм гэдгийг илэрхий харуулж байна. Бахавда нарын мэрэгэн айлдвар. Бид Бахавда нарын амьдрал сургаалын хэдий ч нэ илүү судлах цэцэм төдий ч нэ тэдний агуу чанарын шалтгаан тэнгэрлэг онгод байсан гэдгийг ойлгох болно. Тэд шашны фанатик үйл дэвлэрэнгүү үзлийн дунд өсөн байдсан. Тэд зөвхөн наад захын анхны шатны боловсролыг олсон байсан юм. Тэд өрөндийн соёлтой ямар ч харьцаагүй байлаа. Ямар ч улс төрийн эсвэл санхүүгийн хүч чадал тэдэнд байгаагүй. Тэд хүмүүсээс юу ч гуйгаагүй. Хүмүүсийн зүгээс гагсгүй шудраг бус явдал хявчлалтыг ямсаж байлаа.
ертөнцийн эрдэмтэн мэрэгдэд тэднийг эсэргүүцэн хавчдаг байлаа. Тэд тамлагдан тарчилж, хоригдон, өөрсдийн ариун үргийг биелүүлэхийн тулд гайхамшигыг туулах тавилантай байв. Тэд энэ ертөнцид ганцаараа байсан бөгөөд Бурханаас өөр туслагч тэдэнд байсангүй. Гэсэн ч тэдний ялалт илэрхий бөгөөд гайхамшигтай билээ. Тэдний эрхэмлээ тэнгэрлэг үзэл санаа, тэдний эрхэмсэг буян шин чанар, өөрийгөө гоорсон, амьдралаа гоорсон сэтгэл, няцашгүй зэрэг итгэл үнэмшил, гайхалтай мэрэгэн цэцэн ухаан мэдлэг, өрөнд орны хүмүүсийн шаардлага хэрэгцээг сайн мэдэрдэг байсан мэдлэг, сургаалынх нь бүрэн дүүрэн, нийцтэй өргөн чанар, дагалдагчдынхаа чин сэтгэлийн бишрэл, оргилуун тэмүүлийг өдөөх хүч чадал, нөлөөллийнх нь нэвтлэх хүч, үндэслэн байгуулсан шүтлгийнх нь хөгжил дэвшил, энэ бүгд нь тэдний зөнж мэрэгэн увцыг шашны дүүхэн нотолж байна. Гэрэлт ирээдүй бахан баярт мэдээнд Бурхны буян шиг нээгдэж, хүн төрлөختний ирээдүйн хөгжил дэвшил харагддаг бөгөөд энэ бол бас хүн төрлөختөнд өгөгдсөн хамгийн агуу бөгөөд хамгийн гайхамшигтай үүдэл нээлт юм. Энэ үүдэл нээлт нь өмнөх үүдэл нээлтүүдийг цааш нь хөгжүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Түүний зорилго нь хүн төрлөختнийг дахин амьдруулах, шин диваажин ба шин ертөнцийг бүтээх явдал юм. Энэ нь Христ болон бусад зөнж мэрэгдийн амьдралаараа зориулсан ариун үүрэгтэй жил юм. Эдгээр агуу багш нарын хооронд ямар ч өрсөлдөөнгүй билээ. Энэ үүрэг нь энэ тэрэг гэх юмгүй бүх тодруулагч нарын чармайлтаар биелэгдэх ёстой юм. Авдуулахагийн хэлснээр Авраамыг доошлуулж Есүсийг дээшлүүлэх шаардлагагүй. Есүсийг доошлуулж ба хавлааг өрөмжлөх шаардлагагүй. Хаанаас ч олж харсан хамаагүй бид Бурхны үннийг л хүлээн авах ёстой юм. Ил асуудлын мөн чанар болбоос эдгээр агуу элч нар бүгдээрээ төгс төгөлдрийн тэнгэрлэг далбааг өргөсөн явдал юм. Тэд бүгдээрээ тэнгэрлэг хүсэл тааллын нэг л тэнгэрт гийж буй ододлогоо адил билээ. Тэр бүгдийн ертөнцид гэрэл авчрагчд юм. Өрөндийн од 3 дугаар бат 8 дугаар хэсэг хуудаснаа. Энэ үүрэг болбоос Бурхан зөвхөн зөнж мэрэгдийг дуудаа зогсохгүй. Мөн бүх хүн төрлөختнийг энэхүү бүтээлч үйл явцад өөртөө нь хамт ажилласаа гэж хүсэж байгаа юм. Хэрв бид түүний уриалгыг хүлээн авах юм бол уг ажил саадуул учрна. Учир нь Бурхны хүссэн бүхэн биелнэ. Хэрв бид үүргээ биелүүлж чадахгүй бол тэрээр бидний оронд өөр хүмүүсийг олж зорилгоо биелүүлэхдээ л биелүүлнэ. Гэвч бид жинхэнэ зорилгоо алдаж амьдралынхаа тэмүүллээс хагацна. Бурхантай нэгдэх, түүнийг хайрлагч байж, түүний шадар зарц байж, түүний бүтээлч хүчийг дамжуулах сувг байж, гагцгүй түүний тэнгэрлэг өгөөд арвин их баяр амьдралаас өөр ямар ч амьдралыг ухамсартай улбагтаах явдал бол үнэнхүү бахан сургаал айлдсанчлан хүний оршин тогтнолын унтрашгүй гайхамшиг зорилго болоо. Хүн төрлөختөн гэвч зүрх сэтгэлээр цэвэр ариун байх ёстой. Учир нь Бурхан хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн бөгөөд зүрх сэтгэл үннийг олж хармагц. Мунхаг тэнгийн замаар замнахаа болно. Удахгүй Бурхны дуудлага нийт хүмүүн төрлөختний дунд хүлээн зөвшөөрөгдөж, хүн төрлөختн нийтээрээ үнэн зөв замдаа орж Бурхны өмнө хүлцэнгүй болно хэмээн Бахавла батлан хэлж байна. Уугашуу баяраас холон болж өвчин эмгэг ангаагдан идэх агаад энэ орчлонгийн аймагуд эзэн Тэнгэрийн ба Христийн хандлаг ус болох өгөөд тэрээр үрдийн үр захирна. 11:15 Зөвхөн дэлхийн орсон суугч биш, харин Тэнгэр диваажин ба газар дэлхий дээр орших бүхэн Бурхны дорныг нэгдмэл болж түүнд мөнхийн мөгөд талархах болно. Шашин шинжлэгдэх нь өнөөгийн ертөнцийн байдлыг харуул бүх шашны хүмүүс өөрсдийн шашны жинхэнэ утга учирыг шинээр тайлах хэрэгтэй байна. Чухамдаа инхүү шинээр утга учирыг нээж, шинээр сэргээвтэл Бахавлагийн ариун үүрэг оршино. Христчүүдийг сайн христчүүд болгож, мусульманчуудыг сайн мусульманчууд болгож, бүх хүмүүсийг зөнж мэрэгдийнхээ авчирсан тэрхүү сүнсэнд үнэнч болгохоор тэрээр ирсэн билээ. Тэрээр мөн сайн цагийнх нь гайхамшиг тодруулагч сударч, ажил үйлсийг нь гүйцэн дуусгах хэмээн амласан тэрхүү зөнж мэрэгдийн өгсөн амлалтыг биелүүлсэн билээ. Тэрээр түнчлэн өмнөх элч нарын нээсэн оюун санааны үнэн сургаалыг илүү дүүрнэж, өнөөгийн ертөнцид тулгарч буй хувь хүний болон нийгмийн амьдралын бэрхшээлт асуудлын талаар Бурхны хүсэл тааллыг нээж өгсөн билээ. Тэрээр ирээдүйн шинэ соёл иргэншлийн үнд суурийг тавих даян дэлхийн сургаалыг авчирч, уг сургаал айдугаа эхэлсэн шинэ эрен үед ертөнцийн шаардлага хэрэгцээнд тохируулсан юм.
Шинэ үүдэлнээс байхын шаардлага, хүндрэлтний нэгтгэх, дэлхийн олон шашнуудыг эвдрүүлж, шашин ба шинжлэх ухаан хоёрыг уялдуулж, даян дэлхийн их тайвныг тогтоож, олон улсын шүүх, даян дэлхийн шударга усны ордон, олон улсын туслах хэлийг бий болгох, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, бүх нийтийн боловсролыг дэлгэрүүлэх, хүнийг боочлох ёс төдийгүй аж үйлдвэрийн боолчлыг халах, хүндрэлтийн нэгэн цогц мэтээр зохион байгуулж, хөвхөн бүрийн эрх чөлөөг сахин хамгаалах. Энэ бүхэн насрыг хач холбогдолтой бөгөөд биелүүлэхэд туйлын хүнд хэцүү асуудлууд юм. Үеэс үед христчүүд, мусульманчууд болон бусад шашны дагалдагч нар энэ талаар хамгийн янз янзын заримдаа эсрэг тесрэг үзэл бодолтой байсан юм. Гэвч Бахаула сургаал зарчмыг маш тодорхой ойлгомжтойгоор тойрогсон бөгөөд эдгээр сургаалыг хүндрэлтэн нийтээр хүлээн зөвшөөрснөөр энэ ертөнцийг деважин болгож чаднаа. Бүх нийтэд зориулсан үнэн. Олон хүн Бахан сургаалыг Персимод орон зүйн хүн ардын хувьд гайхамшигтай сургаал байж болох юм гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хэдий ч өрөндийн улс төмрүүдэд ийм сургаал шаардлагагүй тохиромжгүй төсөөлгөжээ. Ийм үзэл бодлыг илэрхийлсэн цөөн хэдэн хүнд Абдулхаа ингэж хариулжээ. Бахаулагийн үгд хэргийн утга санааны хувьд гэвэл даян дэлхийн сайн сайхны төлөө юм бүхэн болбоос тэнгэрлэг, харин тэнгэрлэг юм бүхэн болбоос даян дэлхийн сайн сайхны төлөө байдаг. Хэрв энэ үнэн бол бүх нийтэд зориулагдсан гэсэн үг. Хэрв үгүй бол хүнд ч хэрэггүй. Тиймээс даян дэлхийн сайн сайхны төлөөх тэнгэрлэг их сурулж бол дорн ч юм уу өрн зүгээс хязгаарлагдах ёсгүй. Учир нь үнний нарны цацраг тоя дорнигчдэр өрнигчдэр адилхан гэрэлтүүлдэг агаад өөрийн илч дулааныг өмнө зүгчдэр хойд зүгчдэр цацдаг. Хоёр туйлын хооронд ялгаагүй юм. Христийн үед Ром Грекийн хүмүүс бодохдоо Христийн үед хэрэг зөвхөн юудэчүүдэд тохирно гэж боддог байжээ. Тэд өөрсдийнхөө соёл иргэншлийг төгс төгөлдөр хэмээн үзэж Христийн сургаал тэдэнд хэрэггүй гэж бодож байсан учраас түүний гоо жавхлангаас хүртэж чадаагүй юм. Үүний нэгэн адил Христийн зарчмууд болон Бахаулагийн зарлиг сургаалууд нь адил төстэй бөгөөд зам мөрөнд адил гэдгийг мэддэггүй. Өдөр бүр хөгжил дэвшил гарна. Нэгэн үеийн хүү тэнгэрлэг байгуулга нь үр хөврөлийнхээ шатанд байсан. Дараа нь шинэ хэр төрж хүүхэд болж, идэр залуу болж, харин өнөөдөр гоо жавхлангаараа гэрэлтэн, туйлын тод цацрагаа цацруулж байна. Далд нууцад нэвтрэн, ертөнцийн гэгэрсэн хүмүүсийн дунд байр эзлэх тэр хүмүүс аз жаргалтай. Абдулбахагийн хүсэл зориг ба гэрээслэл хайрт удирдагч Абдулбахагаас авсан Бахан шүтлэг түүхийнхээ шинэ үе шатанд дэвшин оржээ. Энэхүү шинэ үе шатанд орсноор оюун санааны болон бие махбод нь улам дээд түвшинд хүрч гишүүд нь сүсэг бишрлээр илүү ухамсартай, илүү хариуцлагатай өндөр түвшинд илэрхийлэх болсон юм. Абдулбахаг өөрийн хязгааргүй хүч чадлыг Бахаула зориулсан хайраа өрн дорн дахинаа түгээхэд зарцуулсан билээ. Тэрээр тоо тамирхүү хүмүүсийн зүрх сэтгэлд итгэл бишрлийн дөлийг асааж өгсөн юм. Тэрээр тэдэнд оюун санааны амьдралын шин чанаруудыг эзэмшүүлж, удирдан чиглүүлсэн юм. Абдулбахагийн хүсэл зориг ба гэрээслийн чухал ач холбогдлыг харуулж, түүний заалтуудын мэрэгэн ухаан ба хүндэж тавьсан асуултуудын чухлыг ойлгуулах үүднээс цөөн хэдэн ишлэгийг төлөвлөж, Абдулбахагийн амьдруулан чиглүүлсэн үзэл санаа болон тэргүүн зарчмууд түүнчлэн түүний үнэнч дагалдагч нар шилжин очсон ариун баялаг өвийг тод том руу найдварслан үзүүлэх болов. Эзэн Тэнгэрийн хайр шавнар минь ээ, энэхүү ариун эрен үед тэмцэл зөрчлийн уртхан чүл зөвшөөрмэй. Харгислагч бүр бурхны гоо жавхлангаас өөрийгөө дутааж буй хэрэг. Хүмбэр туйлын хайр, чиг шулуун зан төрх, шулуун шудраг байдал болон анд нөхөдч бай. Үл таних хүмүүс ч бай. Дэлхийн ертөнцийн бүх хүн ардад зориулсан ээлдэг чин сэтгэлийг үзүүлгээс цохно. Үл таних хүн анд нөхөр болж, дайсан байсан хүн жинхэнэ ах дүү нь болж, тэдний хооронд ямар зөрчил оршихгүй болтол тэдний хайр, инэрлийн үзэл санаа тийм хүчтэй байх ёстой. Учир нь бүх нийтийн чанар бол бурхных, харин бүх эрх хязгаарлагдмал чанар бол газар дэлхийнх юм. Тиймээс миний хайр танд нар минь ээ, сайн санааг өвөрлөн дэлхийн бүх хүн ардад, улс түмэнд, улс үндэстэн болон шашнуудтай туйлын шудраг чиг шулуун үнэн чинэрэнгүн нөхөрсгөр найрамдагтун. Улмаар бүх дэлхийн ертөнц Бахан гоо жавхлангийн ариун баяр жаргалаар дүрч, харанхуй мунхаг байдал, дайсагнал, үзэн ядалт болон
өс хонзон арилж хүмүүс ард түмнүүдийн хоорондын хүйтэн хүндий харьцааны харанхуй юм нэгдлийн гэрэлгийгээр солигдно. Бусад хүмүүс үндэснүүд та нарт үнэнч бус хандваас та нар тэдэнд үнэн сэтгэлийг үзүүл. Хэрв тэд та нар шудраг ус хандваас та нар тэдэнд шудраг усыг харуул. Хэрв тэд та нараас хүндэрвэл та нар тэднийг өөрсдөө тат. Хэрв тэд та нарт айсагнавал харин та нар тэдэнд нүгшсгөр хана. Хэрв тэд та нарыг амьдралыг хордуулвал та нар тэдний сэтгэлийг баясгав. Хэрв тэд та нар шарх учруулвал та нар тэдний шархыг ангаах там болготун. Үнэн сэтгэлний шин чанарууд нь ийм бөлгөө. Шудраг үнэнш хүмүүний шин чанарууд нь ийм бөлгөө. Эзэн Тэнгэрийн хайр шавнар минь ээ. Та нар шудраг үнэнч хаадад захирагдаж үнэнч буянтай хаан бүрт үнэнч ярихандаас цохилттой. Дэлхийн ертөнцийн тэргүүдэд туйлын үнэн шудраг байдлаар үйлчлэгтэн. Тэдэнд захирагдаж тэдэнд сайныг өрөөж тэдний зөвшөөрөл айдсгүйгээр улс төрийн асуудал буу оролцогтон. Учир нь шудраг тэргүүн хаад нартаа үнэнч усаар хандах нь бурханд үнэнч усаар хандахтай адил болоо. Энэ бол миний зөвлөгөө бөгөөд та нарт өгсөн бурхны зориг болоо. Үүнийг даган мөрдөх тэр хүмүүс сайн болоо. Эзэн Тэнгэр минь орчлонгийн бүх бодгаалимс намайг өрөвдөн уйлж харин миний төрөлд нэг дах дүүс миний гай зовлонд баясан цэнгэж буйг та харж байгаа лээ. Таны алдрыг барья. Бурхан минь миний дайснуудын доторч зарим нь миний уугаа шүү. Гай зовлон өрөвдөн гасалж надад атаархдаг хүмүүсийн дотор зарим нь миний зовлон зүдгүр сөлгийг бэр хүндийг өрөвдөн нулимсаа асгаруулсан билээ. Учир нь тэд миний дотор хайр байл халамж сэтгэлээс өөр зүйлийг олж хараагүй. Миний инрэл нэгүсэл ээлдэг зөөлөн сэтгэлээс өөр юу ч гэрчилж үзээгүй болоо. Зовлон зүдгүр гайхамшигын уярт намайг автаж хувь тавилангийн сум над руу ханьсан байхыг тэд хараад зүрх сэтгэл нь уяран хайлж нүдэнд нь нулимс хурж тэд ийхүү эзэн Тэнгэр бидний гэрч бид түүний үнэн шудраг гомөр туйлын инрэнгүй сэтгэлээс өөр юу ч олж үзсэнгүй гэж гэрчлэн зарласан юм. Муу санааны биетээр хийл болсон гэрээс зөрчигчд харгас барангуй явдалтай улам ширүүс тэдний хамгийн аимшигтай сорилтонд намайг золиос болон унахад баярлаж миний эсрэг тэмцэж намайг хүрээлсэн сэтгэл шимширмээр үйл явдлыг хараад баярлан жаргасан юм. Бурхан Тэнгэр минь тэдний харгас хэрцгий санаа алдас нүгэл юм уу муу муухай гэмт үйлдэлийг нь бүү шийдгээч хэмээн би бүх хил зүрх сэтгэл хил амаараа танаас хичээнгүлэн гуйж байна. Учир нь тэд мунхаг тэнэг учраас юу хийж буугаа үл мэднэ. Тэд сайныг муугаас зөвийг буруугаас шудрагыг шудраг усаас ялган салгаж үл мэднэ. Бурхан минь тэд өөрсдийн шунал хүслийг дагаж хамгийн төгс бус мунхаг тэнгүүдийн алхаа гიშгэнд уруу татагджээ. Эзэн Тэнгэр минь тэдний энэрэн өршөөж энэ хүү цэвүүн цаг үед бүх хил зовлон зүдгүүрээс тэднийг хамгаалж харин бүх сорил шалгуур бэрх хэцүү энэ хүү харанхуй нүхэнд унсан өөрийн энэ зарцтай ногдуулж хайрл. Гай зовлон гагцхүү надад л дайруулж хайр чамнаар энэ төлөө намайг золиосон дав. Эрх хэмдээд эзэн Тэнгэр минь миний сүнс сэтгэл миний амьдрал миний бие миний оюун санаа тэдний төлөө золиос болог. Бурхан минь намайг гомдоон зовоосон хэм бүхнийг өршөөж миний эсрэг хуйлдаж намайг хохироох гэж тэмцсэн тэр хүнийг уучлж надад шудраг усыг үйлцэн тэдгэр хүмүүсийн нүгэлгийн бийг ариусгахыг бүхий сэтгэл зүрхээрээ би таны өмнө хүлцэнгүйгээр сүрдэн хичээнгүйлэн гуй. Тэдэнд өөрийн буян шихэн хайрл тэдэнд баяр баясгалан хайрлаж уугашуугаас чөлөөж инх тунх элбэг хангалуун амьдралыг хайрл тэдэнд өөрийн гიშгийг хүртээж өөрийн буйныг тэдэнд өгөхтэн та бол бос хүчрхэг гоож авахын зовлон нэрвсдийн авралт дангаар уршигчүлээ. Христийн шавнаар өөрсдийгөө болон газар дэлхийн зүйлсийг мартаж эд хөрөнгө эзэмшил бүхнээ орхиж бие үзэл ба дур хүслээс өөрсдийгөө чөлөөж туйлын ангижрын чөлөөлөгдсөн сэтгэлээр холоор аялж ертөнцийн ус төмнүүдэд тэнгэрлэг өдөрдмжийг дагахыг уриалж эцэстний ертөнцийг шинэ ертөнц болгож газар дэлхийн хөрсийг гэгэрүүлж бурхны тэрхүү хайр чавын зам мөрд эцсийн мөч хүртэл өөрсдийгөө золиослсон билээ. Эцэст нь тэд янз янзын харийн нутагт гайхамшигтайгаар ам өргөдөж ам бие золиослсон юм. Ажил үйлсээ эрхлэгч хүмүүн бүхэн тэдний алхаа гიშгээд дагав. Бурхан минь таны хайр чамнар таны шүтлгийг халамжлан хамгаалж таны чиг шулуун замыг сахин өмгөөлж таны гайхамшигт хуулийг даган мөрдөөсөө гэсэндээ би таны нотлохог дуустал тэдэнд зарлан тунхаглаж
Бүхэл зүйлсийг тодорхой дахиж үлдээсэн гэдгийг гэрч бодохыг танаас. Таны зүүн чимэрэгдээс, таны элч нараас, таны гигантын ариун сүнснүүдээс хүсэн залбирч байна. Та бол бас үнэхүү бүхнийг мэдэж бүхнээс мэрэгэн ухаантан билээ. Авдуулахаа тэнгэр талсны дараа ирээдүйд байгуулагдах Бахаулагийн дэлхийн эмх журмын хэв загвар үндэс суурин болох засаг захиргааны журмыг байгуулах цаг ирсэн билээ. Авдуулахаагийн хүсэл зориг ба гэрээсэл нь Бахаан түүхэнд эргэлтийн чанартай байсан бөгөөд хараахан бүлдэн тогтоогүй балчир үеэс мултарч Бахаачууд өөрсдийн оюун санаалаг увдсыг хувь хүний туршлагыг нийгмийн эв нэгдэл хамтын ажиллагааны талбар шилжүүлэн хүрээг өргөдөхэд хэрэгжүүлэх тавилантай тэрээрэн үеийг нээж өгсөн юм. Бахаанчлалын засаг захиргааны журмыг хөгжүүлэх талаар Авдуулахааг үлдээсэн төлөвлөгөөний 3 гол элементүүд нь: 1-р, Бурхны үйл хэргийг асам тэтгэгч; 2, Бурхны үйл хэргийн мотрууд; 3, орон нутгийн үндэсний олон улсын оюун санааны чуулгууд юм. Засаг захиргааны журам өнөө хүртэл ямар шашны үндэслэгч өөрийн шүтлэгийн засаг захиргааны байгууламжийг удирдан залах зарчмуудыг бүрэн дүүрэн тодорхой байдлаар тогтоож өгөөгүй юм. Бахаан үйл хэрэгт Бахаула дэлхийн засаг захиргааны зарчмуудыг тогтоон танилцуулсныг Авдуулахаа өөрийн хүсэл зориг ба гэрээсэл дулам дэлгэрүүлэн хөгжүүлсэн билээ. Энэхүү байгууллагын зорилго нь янз бүрийн улс үндэстэн, анги давхраг, ашиг сонирхол, зан чанар, уламжилт итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд жинхэнэ бат бөх эв нэгдлийг бий болгоход оршноо. Бахаан шүтлэгийн энэхүү онцлог талыг навтлан судалж үзвэл Бахаан засаг захиргааны журмын зорилго, арга барил нь бие махбод нь сүнстэй хэрхэн холбоотой байдаг. Яг л тийм холбоо энэхүү үйл нээлтийн үндсэн үзэл санаатай холбоотой байдаг нь харагдана. Үнэн хэрэгтээ Бахаан засаг захиргааны зарчмууд нь хамтын ажиллагааны ухааныг төлөөлөн илэрхийлж, энэхүү ухаан боддоор хэрэгжснээр дэлхий дахина ёс суртахууны шинэ бөгөөд илүү дээд түвшний хэв маягийг тогтоож байгаа юм. Бахаан нийгэмлэгийн бусад сайн дурын цуглаан цугларлтуудаас ялгаатай тал нь гэвэл түүний үндэс суурь нь туйлын гүн бөгөөд өргөн хүрээнд тавигдсан учраас чин сэтгэлтэй хүн бүрийг багтаан оруулах чадaltaй юм. Бусад холбоо нийгэмлэгүүд үзэл санаандаа биш юм аа гэхэд бодит амьдрал дээр явцгүй байдаг бол Бахаан нийгэмлэг нь үзэл санаандаач тэр, арга барилдаач тэр нээлттэй бөгөөд хэний ч өмнө нөхөрлөлийн хөвөрд хаалгыг хаадаггүй юм. Альва цуглаан холбоонд хүнийг сонгон илсүүлэх ил буюудаа ямар нэгэн бодлого байдаг. Жишээлбэл шашинд хүн түүхэн уламжилтаа баригдсан сүсэг бишрэлийн хэмжээ их тусмаа илүү татагддаг. Улс төр нам эндрийн харьяалаас энэ хамаардаг. Эдийн засгийн хүрээнд хамтаа зүйдэх, хамтаа амжилтанд хүрэхээс шалтгаална. Соёл шинжлэх ухаан тусгай сургууль, тусгай үйл ажиллагаа эсвэл сонирхолтойгоос хамааран ялгаа гардаг. Энэ бүх салбарт сонгон илсүүлэх хүрээ хэдий ч нэ явцгүй, төдий ч нэ хөдөлгөөнд хүчрэх ёстой. Харин энэ зарчим нь Бахаан үйл хэрэгт огт эсрэг байдаг. Тиймээс уг сургаалan дагалдагчдынхаа тоо хэмжээний хувьд харьцангуй дунд дэлгэрдэг. Учир нь хүмүүс бүх ил ажилдаа явцгүй, тусгаарлагдмал байдал дасан зохицсон байдагтай холбоотой. Ийм тусгаарлагдмал байдлыг баталгаажуулан зөвтгөдөг зарчмууд байдаг. Бахаан шүтлэгт нэгдэн орно гэдэг бол ийм зарчмуудыг ардаа орхино гэсэн үг. Энэ нь нэхэндээ тийм ч амаргүй бөгөөд тухайн хүн сорил бэрхшээлийг гарц цагуул авах шаардлагатай болдог. Учир нь хүний хувь хичээсэн чанар ямагт бүх нийтийн хайрын дээд зарчмын эсрэг байдаг. Эрдэмтэн мэргэд, эгэл жирийн боловсралгүй хүмүүстэй хамт байж, баячууд ядуустай, цагаан арслууд өнгөд арснуудтай, далдын хүчийг шүтэгч хүн догматик хүнтэй, юудын шашинтан христийн шашинтай хүнтэй, мусульман хүн перс хүнтэй мөр зэрэгцэн хуучны тогтсон уламжлал эрх ямбаасаа татгалзах шаардлагатай болдоо. Гэвч ихэнх үедээ нэлээд хэцүү мэт санагдавч жинхэнэ хэрэгтэй энэ тухайн хүнд гайхалтай буян болдог. Урлаг, соёл нийт нэгмээсээ хүнд ирэх тусам өрөв тэргүй болдог. Философийн ухаан ганцаарчлан тусгаарлах тусам эрх зорилгоо алддаг. Улс төр ба шашин хүн төрөлхтний нийт шаардлага хэрэгцээнээс хизээч хөндөрч чаддгүй гэдгийг санацгаая. Хүний мөн чанар хараахан тайлагдаагүй байна. Учир нь бид сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хувьд явцуурхаж ирсэн бөгөөд ингэж явцуурх нь эцсийн тусгаарлагдахын нэр юм. Харин Бурхны хайрууд айдас түгшүүрийг арилгадаг бөгөөд айдас түгшүүр арилснаар нуугдмал хүч чадал нээгдэж оюун санааны хайраа бусдад хуваалцах нь энэхүү хүчийг эерэг байдлаар хэрэгжүүлдэг. Бахаан нийгэмлэг бол
Энэ харин үед энэ хүү үйл явц идэвхтэй явагдах цуглаа юм. Эхэндээ үйл явц удаан байх боловч шинэрч хүч авах тусмаа түргэн хөгжиж гişүүд нь хүмүүсийн эвнэглийн цэцэг дэлгэрхэд ямар их хүч чадал дэлхийж нэгдгийг улам ойлгон ухамсарлах болно. Бахан шүтлгийн орон нутаг дэх үйл ажиллагааг хариуцсан хянах ажлыг оюун санааны чуулга хийж гүйцэтгэнэ. Энэ байгууллага 9 гишүүнтэй жил бүрийн 4 сарын 21-ний өдөр буюу Рисваны анхны өдөр Бахаалагийн тунхаглыг тэмдэглэх тэр өдөр нийгэмлэгийн насанд хүрсэн нийт сүсгтэн дундаас сонгогддог. Сонгуулийн эрх бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтыг удирч буй оюун санааны чуулгаас гаргадаг. Энэхүү байгууллагын онцлог шин чанар өөрийг хариуцлагын талаар Абдул хаан гэж хэлжээ. Юм бүхнийг эмх замбраата зохион байгуулалтаа болгохын тулд хүмүүр оюун санааны чуулгатай зөвлөлгүйгээр ямар ч алхам хийх ёсгүй. Чуулгын зарлиг зорилт сургаалыг зүрх сэтгэлээс даган мөрдөж хүлцэнгүй байх ёстой. Чингэх үл аваас хүн болгон бие дандураараа үйл ажиллагаа явуулж зөвхөн өөрийн дүгнэлт хүслийг даган улмаар бурхны үйл хэрэгт харшлах болно. Хамтаар мөрдөх нь зүйтэй. Нэн чухал шаардлагатай. Юу вэ гэвэл цэврээр хүн бодол санааг барин оюун санаагаар туяаран гэрэлдэх. Бурхнаас бусад зүйлийг огоорон түүний тэнгэрлэг хишгийг хүртхийг тэмүүлэх. Бурхны шав нарын дунд даруй хүлцэнгүй байх. Хүнд бэрхшээлтэй үе тэсвэр төвчээр гарган хурамстын босгон юм өөрийгөө зориулан зүтгэх сэтгэлээр дүүрэн байх явдал юм. Эдгээр чанаруудыг Бурхны ивэлээр хүртэж чадваас үл үзэгдэгч бахан тэнгэрээс ялалт амжилт тэдний хүрээлнэ. Энэ өдөр зөвлөлдөг чуулгууд маш агуу ач холбогдолтой бөгөөд шаардлагатай байгууллагууд юм. Тэдэнд захирагдан дагах нэг чухал агаад зайлшгүй биелүүлэх үүрэгмөө. Тиймээс гишүүд нь ямар зөрчил үл итгэлцэх гаргахгүй байх тийм санаагаар хамтдаа зөвлөдөх хэрэгтэй юм. Үүнийг биелүүлэхийн тулд гишүүн бүр өөрийн бодол санааг чөлөөтэй илэрхийлж, өөрийн учир баримтыг илэн далангүй дэвшүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн түүний бодлыг эсэргүүцэх аваас үүнд гомдон эмзэглэх хэрэггүй байдаг. Учир нь тухайн асуудлаар бүрэн дүүрэн зөвлөлдөд дууссан цагт л үнэн зөв зам олдох учиртай. Үннийгээр л цог зөвхөн өөрөөр үзэл бодлын мөргөлдөөнд үүсэн асч бадамдана. Хэл цүлгээцэл санал нэгтэйгээр шийдвэр гаргавал сайн. Харин бурхан өшөө бодол санаа зөвлөдөд хүрвэл олонхын санал бүхнийг шийдэх ёстой. Нэгдүгээр нөхцөл нь юу вэ гэвэл чуулгын нийт гишүүд нь өөрсдийгөө нэгэн цэцэрлэгийн цэцэгс, нэгэн мод нэм өчрөө, нэгэн нарны цацраг, нэгэн тэнгэрийн одод, нэгэн голын ус, нэгэн далайн давлгай, нэгэн бурхны шанар болохын тулд нэг нэгнээсээ хүнд ирэх байдлаас бүрэн чөлөөлөгдөж, бурхны нэгдэлд нягтран батжиж, туйлын хайр ивэл нийцсэн сэтгэлийг барих явдал юм. Нийцтэй сэтгэж, нэгдмэл байж чадахгүй бол цуглаан задарч, чуулга нь юунд ч хүрчүүлж чадна. Хоёрдугаар нөхцөл нь юу вэ гэвэл хуран чуулга цаг үедээ хурамстын орон сүсэглэн хандаж алдрын диваажингаас инэрл ивэлийг хүсэх явдал юм. Хэл цөлөг зөвлөдөөнд байгаагцгүй дэлхийн бүх анги давхраг бүх улс төмнийд хүмүүсийн сэтгэлийг сурган хүмүүжүүлэх хүүхэд багчуудыг сургах ядуусыг тэтгэх ядарсан зовсон туслах бурхны англи үнэрийг цацаж түүний ариун үг айл дүрийг өрөмжилэхэд хамаатай оюун сүсгийн асуудлаар зөвлөдөх ёстой. Ийм л нөхцөл болцлыг чармаан хичээж чадваас ариун сүнсний гоож авахлан тэднийг болгоон сойрхож чуулган тэнгэрлэг өршөөлийн төв болон дэвжиж тэнгэрийн ивэл сүр хүчээрээ тэдэнд туслан оюун санааны шинэ оргил дундрагийг өдрөөс өдөрт хүртээж байх болно. Бахан үдлнэлт хуудас 305-аас 306. Эльседвиг шогийн фэнди улам дэлгэрүүлэн ингэж бичжээ. Альва хувь сүсгтэн анд нөхөр нь альва асуудлыг өөрийн орон нутаг дэх оюун санааны чуулгаас бүрэн батлуулан зөвшөөрүүлэхээс нааш олон нийтэд юугч танилцуулан дэвшүүлэх ёсгүй лээ. Хэрэв уг асуудал нь тус орон дэх үйл хэргийн ерөнхий ашиг сонирхлыг хөндөж байхаваас оюун санааны чуулга уг асуудлыг орон нутгийн бүх чуулгуудыг төлөөлж буй үндэсний зөвлөлд танилцуулан батлуулбас өгнө. Ном хэвлэн нийтлүүлэх асуудлуудыг тухайн орон нутаг дэх үйл хэргийн ашиг сонирхлыг хөндөж буй бусад бүх асуудлыг тусад нь болон хамтд нь тухайн орон нутаг дэх оюун санааны чуулга дэвшүүлгээс цохилтой. Оюун санааны чуулга уг асуудлаар шийдвэр гаргах бөгөөд уг асуудал нь үндэсний шинж чанартай байхаваас түүнийг бахан үндэсний чуулга дэвшүүлгээс цохино. Үндэсний зөвлөл ялгаагүй
Тухайн асуудал орон нутгийн байна уу? Үндэсний чанартай байна уу гэдгээс үл хамааран эцсийн шийдвэрийг гаргана. Үндэсний чанартай асуудал гэдэг нь улс төрийн шинж чанартай асуудлыг хэлж байгаа биш. Харин тухайн улс орн дэх амт нөхдийн сүсэг бишрэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлнэ. Учир нь дэлхий дахинаа буй бурхны амт нөхөд улс төрийн асуудал ямар ч байдлаар оролцох хориотой юм. Гэхдээ олон чуулгууд хоорондоо болон гишүүд хоорондын ялангуяа чуулга ба үндэсний чуулга хоёрын хоорондын эсвэл зохицолдоо хамтын ажиллагаа нь туйлын чухал ач холбогдолтой гэдэг. Учир нь бурхны үйл хэргийн эвнэгдэл, амт нөхдийн найрамдал, бурхны хайр шавнарын сүсэг бишрэлийн оюун санааны үйл ажиллагаа төргөн шуурхай үр ашигтай байх нь үүнээс л шалтгаална.